Хотын стандарт. Барилгын орчны аюулгүй байдлын хотын стандартыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан. Нийслэл хотын хэмжээнд хэрэгжих барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлагыг танилцуулж байна. Барилга угсралд замын ажил болон барилгын материалын үйлдвэрлэл, барилга байгууламжийн засвар шинжилэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага мөрдөн. Барилгын түр хашаа. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс барих бөгөөд цайварсаар л өнгөтэй 3 метрийн өндөртэй байна. Барилгын ажлын явцад явган зорчигчдод аюул, осол учруулахаас сэргийлсэн хамгаалалтын байгууламж барилгын талбайн явган замын сарвчтай байна. Сарвчны шалны өргөн 2 метрээс багагүй байна. Хамгаалалтын тор. Барилгын хамгаалалтын хаалт гарчлага нь барилга угсралд өргөтгөл, инженерийн шугам сүлжээний ажил, барилга байгууламжийн гадна засварын ажлын үед орчны аюулгүй байдал мөн байнгын хамгаалах харшлаггүй барилгын хуучилд тэдгээрийн ирмэг зах руу хүн унахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг. Хамгаалалтын хаалтыг зөв ашигласнаар барилгын ажил дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад сайн нөлөө үзүүлдэг бөгөөд ажлын талбайн орчны эрсдлийг бууруулдаг өндөр ач холбогдолтой юм а. Барилга байгууламжийн тогтвортой хөдөлгөөнгүй хийцүүдэд хамгаалах харшлагыг бэхлэх зангилаануудын хоорондох зай нь 6 метрээс ихгүй байна. Аюулгүй ажиллагааны тэмдэг. Аюулгүй ажиллагааны тэмдгийг дараах өнгүүдээр ялган тодорхойлно. Улаан, эрсдэл өндөртэй. Шар, аюул учирч болзошгүй. Ногоон, аюулгүй хэсэг. Хөхөө, мэдээлэх хэсэг. Барилгын мэдээллийн самбарт тухайн барилга байгууламжийн захиалагч, ерөнхий гүйцэтгэгчийн нэр, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, талбайн зохион байгуулалтын зураг, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээний зураг, барилгын эхлэх болон дуусах хугацааг тодорхой бичнэ. Хотын стандарт.